Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхийн санаачилсан үндэсний хувьсгал үндэсний хөдөлгөөн Орхон аймагт. Аймаг орон нутагт хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хэрэгжилт үр дүнтэй танилцах дараагийн зөвлөлт хуулзалт Орхон аймагт боллоо. Орхон аймаг 2 сумтай бөгөөд 100-ны манлай Эрдэнэт хот 1976 оноос эдүүгээ хүртэл хүн амын тоо эдийн засагт оруулах хувь нэмрээр Монгол улсын 2 дахь том хот болтлоо дэвжин хөгжижээ. Жилдээ 26 сая тонн зэс, молибдины баяжмал, уурхайн дэслэгээний бодис үйлдвэрлэх болон зэсийн хөдөр бутлах, гам өмлөгний үйлдвэр ажилладаг. Мөн өнгөт металлын, хүнсний, мод боловсруулах, хэвсний зэрэг хөнгөн үйлдвэрүүдтэй томоохон хэмжээний аж үйлдвэрийн хот юм. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд орон нутагт томилтроо ажиллаж байна. Орон нутагт одоо хүнсний хувьсгалын хэрэгжилт үр дүн ямар байгаа талаар танилцж байна. Хэдийгээр аймгийн дотоод нийт бүтээгдэхүүний ердөө 0.8% хөдөө аж ахуй салбарт ногдож байгаа ч хүнсний аюулгүй байдлын стратегийн ач холбогдол үлэмж өндөр байна. Бид 2024 оны байдлаар хүнсний боловсруулах салбарт 27 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 28 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Экспортод гарч байгаа бараа бүтээгдэхүүнийхээ тоог нэмэгдүүлэхийн тулд үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд үндэсний томоохон хөдөлгөөнүүдийг Монгол Улсын ерөнхийлөгч санаачилж байна. Засгийн газрын тэргүүн санаачилж байна. Мөн улсын их хурлын даргын санаачлагтай шинэ хоршоо хүртэл ингээд явж байгаа. Тийм учраас өнөөдөр Монгол Улсын хэмжээнд үндэсний үйлдвэрлэл буюу уулархайн бус салбарыг хөгжүүлэхээр бид бүхэн ажиллаж байна. За ингээд төлөвлөгөөгөө бид 4 чиглэлээр 23 зорилтын хүрээнд 49 арга хэмжээ төлөвлөсөн. За хэрэгжилт бол өнөөдрийн байдлаар үнэлгээгээр 87.9% явж байна. Энэ хүрээнд бол 23 онд 45 иргэн аж ахуй нэгжид 15 тэрбум төгрөгийн зээл олгогдсон. За 24 онд 44 иргэн аж ахуй нэгжид 9.4 тэрбум төгрөгийн зээл. За нийтдээ үндэсний хангамж хүнсний аюулгүй байдал хөтөлбөрийн хүрээнд 24.4 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Хүнсний хувьсгал бол Орхон аймагт бол сайхан хэрэгжиж байгаа. Орон нутгаас бол манай сүүний салбарт бол нэлээд сайн дэмжлэг үзүүлсэн. Одоо төвийн бүслүүга бүх юмнууд нь төвлөрчихсөн. Энэ зах руугаа ингээд бодлого нь бага хэрэгжээд байна удаа гэж харж байна. Бойчууж ургуулж байгаа ногоо болон мод үржүүлэн маань одоо зах зээл дээр бол ерөөсө борлуулахад маш их хүнд хэцүү байгаа. Борлуулалтаа хийгээд бид нар явахын тулд одоо заавал Улаанбаатар хот бүрчилсэн аймаг ойрхон сум нутгуудаар л яваал яадаг. Явсаар бид нар ерөөсө тээврийн зардал ажилчны хөлсөндөө ерөөсө хамаг ашигаа өгчөөд яадаг. Энэ ийм хэцүү талтай байдаг. Орхон аймаг Эрдэнэт хот манд 100 гаруй мянган хүн амтай шүү. Тэгэхээр хүнсний аюулгүй байдлыг хянах, за малажхан гаралтай түүхэд бүтээгдэхүүн тавих. Энэ хяналтыг сайжруулах лабораторийн хүчин чадал маань бол нэг номерт байх хэрэгтэй. Нэгүрлвэл Орхон аймгийн мал эмнэлгийн газар лаборатори суурилсан одоо ийм мал эмнэлэг ингэж хөгжих хэрэгтэй маа. Хөдөлгөөнд хүлэмжийн технологиг ашиглаад ил талбайгаас нэг 2 удаа ургац авчдаг. 5 сарын дундаас шинэ ногоогоо идчихдэг. 12 сар хүртэл те. Тэгээ ийм технологиудыг бид нэр ашиглаасаа гэж бодож байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд сая хууль зааснаар иргэн бүр оролцох ёстой. Иргэн бүр оролцоод тэнд мод үржүүлэн газар авъя гэх саналаа өгөөд тэрийг аймгийн төлөвлөлөөд дуудлагууданд нь оруулах зарчмаар явах ёстой. Ийм нээлттэй үйлдэл болсон. Харамсалтай нь манайд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орлох тийм орон зай байхгүй газрын хувьд.
Ерөнхийлөгчийн санаачилсан энэ юуны хүрээнд эргэлдээ хөрөнгийн зээл авсан байгаа би одоо нодлонгийн тухайд. Эргэлдээ хөрөнгийн зээл бол маш их өрөөгөөж өгсөн их сайн зээл байсан. Ийм одоо сайн сайшаалтай ийм сайхан ийм ажлыг хийж байгаа Монгол улсынхаа ерөнхийлөгч за мөн энд хүрэлцэн ирсэн энэ хүмүүстэй бүгдэнд нь талархаж байна. Орхон аймагт хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хэрэгжилт 87.4% хэрэгжиж байгаа бөгөөд аймаг орон нутгийн зүгээс хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оноос өрхийн тариалалтыг дэмжих хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж жил бүр 500-аас 1000 айл өрхийг хамруулж байна. Хурлын үеэр хүнсний хувьсгал мэрэгжлийн холбоо болон ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн салбар холбоог байгуулж тэргүүнийг томиллоо. Бид одоо 21 аймаг салбар холбоогоо байгуулсны дараа олон улсын салбар холбоогоо байгуулж та бүхний одоо түрүүний хүсэж байгаа бидний хамтын ажиллагаа, харилцан түншлэл, туршлага солилцох энэ үйл ажиллагаанууд маань илүү нээлттэй болно гэдэгт бол итгэлтэй байгаа. Орон нутгадх энэ салбар зөвлөлийн гишүүд одоо төлөөлөл хэрэгтэй байгаа учраас за энэ хүмүүс маань юу их вэхээр орон нутгийн удирдлагуудаа хамтарч ажиллах, за орон нутагт хүрдэн эрчимжүүлж ахиулахад одоо чин сэтгэлтэй манлайл үзүүлж бид нартай ингэж хамтарч ажиллах юм аа. За тэгээ ер нь энэ инженерийн одоо суур шийдлүүдтэй үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх тал дээр л ер нь ажиллах одоо энэ нэн сонирхолтой болж байгаа. За тэгээ Эрдэнэ хотоос шинэ хөгжлийн үзэл баримтлал гаргаад за бид нар уул уурхаагаас дараагийн ийм хүн сэргийлэх баялаг дээр суурилсан эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй байна гэсэн энэ томьёоллуудыг бас одоо цаасан дээр буулгаад ингээд явж байгаа. Энэ үйлдвэр яг хүнсний хувьсгалын хүрээнд одоо хүнсний үйлдвэр өргөжчихөж байгаа бол энэ тал дээр нь одоо ядаж газар те дэд үтстэй ойрхон газрыг шийдээд ажиллахад одоо дэмжих тал дээр анхаарч ажиллавал зүгээр байна. Үндэсний хөдөлгөөнийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө орон нутаг бүх аймагт одоо салбар хороогоо эрдэмтдийн зөвлөлийнхаа салбар хороодыг байгуулад төр хувийн хэмжээний нягт ажиллагаагаар хүнсний хувьсгалыг үр дүнтэй хийхин төлөө ажиллаж байна. Орхон аймагт хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд олгогддог бага хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээлд 89 иргэн аж ахуйн нэг чамрагдаж 24.4 тэрбум төгрөгийн санхүүжилт аван дотоодын хүнсний хангамж өсөжээ. Зөвлөлдөг уулзалтын хүрээнд Орхон аймгийн Баян өндөр суманд хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлттэй зээл авсан хүнсний үйлдвэрүүдэд ажиллалаа. Орхон инг бүтэмж хүнсний үйлдвэр 20-30 төрлийн эрүүл ахуйн шаард хангасан хям утсан бах зэргийг үйлдвэрлэж Орхон аймагтай болон Булган аймгийн зарим сумд мөрөн хотод бүтээгдэхүүнээ түгээхийн сацуу 20 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа юм а. За Эрдэнэ хотод хэд хичээлдээ үйл ажиллагаа явуулж байна? Одоо 99 оноос хойш 26 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Ер нь аль хэдийн зах зээл дээр брэнд болсон бүтээгдэхүүн байна те. Орхон аймагт бол ерөнхийдөө Орхон аймаг гэлтгүй одоо ерөнхийдөө хөвсгөл тий юу хутаг өндөр булган тэр нь бол юу борлуулалтаа тогтмол хийж байгаа. Ер нь хичнээн төрлийн бүтээгдэхүүн байгаа тий. Одоо 20-30 төрлийн мах бүтээгдэхүүн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Хөрөнгө оруулалтын зээлийг нодлоо авсан байгаа. Тэгээд нодлоо аваад бид эдийн шинэ үйлдвэрээ суурин тавьчаад байж байна. Одоо хажууд барьж байгаа гадаа гэж үйлдвэр тий. Гадаа барьж байгаа. Бидний давхар ямар үйлдвэр хийсэн бэ? 2 давхар B нэгтэй. Тэгээд баригдана. Тэгээд шинэ үйлдвэр ашиглалтанд орох юм бол бидний энэ бас үйлдвэрлэл одоо энэ нэлээд олон жил болсон энэ үйлдвэр маань ингээд байраас олчих юм бол бас нэлээд эрүүл ахуйн ч гэсэн юмнууд нь бас арай өөрчлөгдөх. Одоо бол бас нэг жоохон асуудал гараад байгаа тий. Нөгөө нэг одоо сангийн асуудал ч юм уу. Бид нар бол нөгөө орон нутгийнхаа энэ нөгөө хуучин гоё энэ одоо түүхэн байрлагуудыг бол оролдох юм шиг тийм юуг байгаа даахгүй хүсэлгүй тий. Тэгэхээр шинээр мэдээж үйлдвэрээ шинээр нь оруулъя гэдэг зээл хүссэн байгаа. Сүүлийн үед бид нар ч нэг стандартаа яг ингээ мөрдгийн тулд нэг хасапыг хэрэгжүүлэх гэдэг. Хасапаа хэрэгжүүлэхийн тулд яг нэг хүнсний аюулгүй байдлын урсгал чиглэл гэдэг юмыг яг энэ дотроо зохион байгуулах гэхээр бас жоохон төвөгтэй болчиход байна. Тэгээд ер нь энэ квадрат барилга их зүгээр юм байна гэдэг. Тэгээ өөрсдийнх нь нөөц боломжийг бас дээр нь ашиглаад тэгээ газар
хоосон байсан газар дээр л ингээл үйл ажиллагаа явуулъя гэдэг. Одоо цех тэр стэйш нүүж орно гэсэн үг тийм. Шинээр энэ намар нүүж орно. Хүнсний хувьсгал маань ингээд жижиг дунд үйлдвэрлэлүүдэд аягүй сайн дэмжиж байна. Ингээд энэ дэмжлэг нь биднэрт дотоодынхон хүнсний хэрэгцээ болон өөр бусад зүйлийг ингээд чөлөөтэй хангах боломжийг олгож байгаад маш их баярлж байна. Тус үйлдвэрийн хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд олгодог бага хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлтөө зээлд хамрагдан үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинчилж 30 гаруй хүнийг ажлын байраар хангажээ. Мөн 26 төрлийн эрүүл ахуйн шаардлага хангасан нутгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж Орхон аймгийн 300 гад зэгээр борлуулдаг байна. За энэ болохоор манай яг брэнд болсон бүтээгдэхүүн самартай харталах байгаа. Манай харталхууд бол ерөнхийдөө 4 төрлөөр хийж байгаа. Самартай, үзэмтэй, энгийн ар гэдэг үднээс хийж байгаа. Одоо Эрдэнэтэй ерөнхийдөө нэлээд хоногссон бүтээгдэхүүн болж таарч байгаа. Одоо 20 жил хийж байгаа шүү дээ. 20 жил хийж байгаа гэсэн. Яг энийг дагаад. Яг энийг бол 20 жил хийж байгаа. Хүнсний өрсөлдөөн хүрээнд одоо ямар зээл авсан гэдэг? Манай хүнсний өрсөлдөөн хүрээнд ерөнхийдөө 500 сая төгрөгийн зээл авсан. Тэр нь болохоор 340 сая нь болохоор эмэгтэй өргөний зээл авч түүхэд материалаа татаж авсан. 160 нь болохоор хөрөнгө оруулалтын зээл буюу тоног төхөөрөмжөө бид шинээр авсан. Энэ төхөөрөмжийг авсан гэсэн үг үү? Энэ болохоор манай одоо Турк улсын парламент үйлдвэрийн тоног төхөөрөмж, ийм шугам тоног төхөөрөмж байгаа. Энэ болохоор яаж нэхэр одоо нэгэсэндээ шууд тассан гурилаа ийшээ хийгээд энэ нь өөрөө ингээ бөөрө хилээд ийшээгээ оронгуудаа амраагаад гурилаа өөрөө амраагаад тэгээд энэ шугам руу ороод эндээсээ яг илдээд шууд нөгөө хэврүүгээ хийхэд бэлэн болгож гаргаж ирж байгаа. Өмнө нь болохоор бид хэд ийм тоног төхөөрөмжгүй байхдаа бүгдийг нөгөө гар аргаар хийхдээ болохоор нөгөө айгу удаан бас цаг хугацаа шаардна. Тэгээд нөгөө хүний хүч айгу шаарддаг байсан. Одоо нөгөө 5 хүн хийдэг байсан бол жишээд энэ тоног төхөөрөмжтэй болсноор бид хэд 3 хүний юугаар айгу тэр нөгөө бүтээгдэхүүнээ хийх юм сайжирсан байна. Тийм сайжирсан. Энэ хичнээн хүнийг ажлын байраар хангаж байна. Одоогоор бол 27 хүнийг бол ажлын байраар тогтмол ажлын байраар хангаж. Хичнээн салбараар түгэж байна. Одоо Эрдэнэ хоттой бол яг 300 цэгээр дэлгүүрүүдэд түгээд. Тэгээд нэг 10-аад аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллаж байгаа. За тэгээд түүний бодлоо авалтаар дэмжиж байна уу? Тий, тэрөө бодлоо авалтаар одоо сургууль цэцэрлэгийн өдийн цайны хоолыг хангаж бас гэж 4-5 цэцэрлэг сургуультай хамтарч ажиллаж байгаа. Ихэд одоо манайх өдөрт бол ерөнхийдөө нэг өмнө 800-аас 900 мянган килограммын одоо килограммын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол тоног төхөөрөмж авснаар манайх бол тонн 500, тонн 400 өдөрт тэгж үйлдвэрлэдэг болсон. Талхаас эхлээл тэгээд одоо өдий анх бол нэг 3 төрлийн талхаар эхэлсэн. Тэгээд одоо ингээд 16 төрлийн талх бүтээгдэхүүн боовнууд ингээд өргөжөөл явж байгаа. Цаашдаа бас ингээд алсын зарлага айгүй том зарлага тавьсан л байна. Орон нутаг дахь зөвлөлт уулзалтын үеэр хүнсний хувьсгал томилтын багийнхан Булган аймагт зохион байгуулагдсан хойд бүсийн зөвлөлийн анх дугаар хуралдаанд оролцлоо. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хойд бүсийг байгалийн аялал, жуулчлалын төрөлцсөн аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхээр тусгажээ. Тус хуралдаанд Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх Даваа Баяр болон ажлын албаныхан оролцож бүсийн онцлог ба харьцуулалт хэлэлцүүлгийн модератороор ажиллалаа. Та бүхэн маань аймаг орон нутгийнхаа амьдралыг сайжруулах, амжиргаа сайжруулах, мөн өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд бичил бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийнхаа төлөө яг ямар ажлуудыг санаачлан хийж байна вэ? Тэр Өсрөл аймаг нэг 40,358 орчим өрхтэй. Тэр 2025 оны Өсрөл аймаг өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж, амьдрах орчноо сайжруулах жил болгон зарласан. За энэ чиглэлээр бол 49 арга хэмжээг төлөвлөд ажиллаж байгаа. Хамгийн гол нь санхүүжилтийн асуудал байдаг. Өрхийн үйлдвэрлэлийг дэмжихийн тулд бид 7 төслөлттэй холбоотой 11,713,2 сая төгрөгийн төслөлтүүдийг энэ онд хэрэгжүүлэх юм аа. Тэр хэд хэдэн чиглэлээр бол одоо энэ өрхийн үйлдвэрлэл хэрэгжих ёстой гэж үзэж байгаа. За газар тариалан, за зөвлөө ойдл, за хүнсний чиглэлээр, халаа чухал чиглэлээр
ийм чиглэлээр хэрэгжих хэрэгтэй гэж байна. За Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар хүнсний хувьсгал цагаан алт хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Мөн засгийн газрын санаачилгаар Атрын 4-р аян шинэ хоршоо гэд хөдөлгөөнүүд хэрэгжиж байгаа. За мэдээж одоо малчтын одоо малаас гаралтай арь шир ноос ноолдуур сүү цагаан эдээ бүтээгдэхүүнүүдийг боловсруулж дотоодын загсаалаа хангах цаашлах юм бол бүс нутагтаа хүнс экспортч болох ийм томоохон зорилготой Монгол улсын орчин үеийн смарт хөдөө аж ахуйг хөгжүүлэх бий болгох зорилготой тийм томоохон хөтөлбөрүүд бас санхүүжилттэйгээ ингээд хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрүүд тухайн энэ хойд бүсийн одоо нутагт яаж уялдуулж хөгжүүлвэл зүгээр гэж таны хувьд бодож байна? За баярлалаа. Тэгэхээр манай хойд бүс нутаг бид рүү хэлсэн цаг агаарын бас их тааламжтай бүс нутаг газар тариалан хөгжүүлэх. За тэгэл ер нь бол хүнс хөнгөн үйлдвэр одоо хөгжүүлэхэд хамгийн гол одоо шаардлагатай үйлдвэрлэлд шаардлагатай зүйл усны хангамж байдаг. Гэтэл манай энэ бүс нутгаар бол одоо сэлэнг мөрөн маань урсж байдаг. Сэлэнг мөрнөө түшгэлсэн биднес одоо хүнс хөнгөн үйлдвэрийн кадастр аж ахуйнуудыг байгуулж болно. Энэ ч гэсэн одоо энэ цагаан алт тэгэл одоо хүнсний хувьсгалын одоо концепцт одоо үзэл санаанд бол тусгагдсан байгаа. Үйлдвэр ажиллая гэж байна тийм ээ. Үйлдвэр ажиллахын тулд түүх хэрэгтэй. Гэхдээ сар болгон тэр үйлдвэрт сая нэхээ арьс хэрэгтэй бол тэр сар болгон сая орж ирэх хэрэгтэй. Энийг энэ өртгийн сүлжээ буюу энэ тогтвортой хангамжны нийлэлээр яаж шийдэх гэдэг юм хэрэг агуулгын асуудлаа шийдэх гэдэг гэсэн. Үйлдвэрийн аргаар одоо маха бэлтгэх нь, одоо арьс ширээ бэлтгэх нь, ноос ноолор бэлтгэх гэдэг. Хойд бүс маань мал аж ахуй, газар тариалан чиглэлээр илүүдэлгүй одоо хөгжиж байгаа. За мэдээж одоо улсын хэмжээний хамгийн том үйлдвэр одоо энд байдаг эдгэнт үйлдвэр. Тийм болохоор одоо аж үйлдвэрийн дэд үс болгон одоо хөгжүүлэхээр бас хөгжлийн үйлдвэрүүд тусгагдсан байгаа. Хэлцүүлгээр булган хөвсгөл орхон аймагуудын орон нутгийн хөгжлийн төв түүндэд таталцах сумдын эдийн засгийн чигүүрэг тэдгээрийг тэргүүлэх нөөц боломжийг тодорхойлж бүсийн төрөлжөлт, хоршолт, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах гарц боломжууд болон хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх талаар хэлцэж, гарсан санал зөвлөмжийг бүсийн зөвлөлийн өргөдгсөн гуралтаанд танилцуулсан юм. Орхон аймгийн хүнс хөдөө аж ахуйн салбарын үндэсний үйлдвэрлэгчид төр засгийн зөв бодлогыг хөдөө орон нутагт чиглүүлэн эрчимжүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэйг онцолж байлаа. Ийхүү Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний орон нутагт дах хэрэгжилт, үр дүнтэй танилцах зөвлөлдөг уулзалт Орхон аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Хүнсний хувьсгал. Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн